Сайн байцгаана өрхөм үзэгчтэй. Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Шинэ гэрээгээр хамтдаа ээлцгаая. Библийн цуврал хичээлд та бүхнийг урьж байна. Цорын ганц үнэн бурхныг болон түүний илгээсэн Есүс Христийг таньж мэдэх нь хүн төрлөختний хувьд мөнхийн ам мөн. Эзний амьд үг болох Библи нь Есүс Христ бол ертөнцийн эзний хүү мөн бөгөөд аврагч гэдэгт та биднийг итгүүлэхийн тулд бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан бид амьтай мөнх амьтай болохын тулд юм аа. Бид та бүхэндээ сайн мэдээний 4 номыг танилцуулж байгаа билээ. Сайн мэдээний 4 номын эхний 3 болох Матай, Марк, Луухын сайн мэдээг Synoptic Gospel буюу ижил төстэй сайн мэдээний номууд гэж илэрхийлдэг. Магадгүй та сайн мэдээний эхний энэ 3 номыг унших үед гуруула яг л нэг л зүйлийг давтан өгүүлээд байгаа юм шиг санагдах болно. Гэхдээ сайн нарийн ажиглан харах юм бол энэ 3 ном тэгээд бас Иохан ном энэ 4 сайн мэдээний ном Есүс Христийг 4 өөр өнцгөөс гайхамшигтайгаар илэрхийлэн харуулсан онцлогтой ийм номууд байгаа. Матай ном бол евдэчүүдэд хандаж сайн мэдээний номыг бичсэн бол Марк нь евдэ бус хүмүүс онцгойлон Ромд байгаа итгэгчдэд зориулан энэхүү загтлыг бол номыг бол бичсэн байна. Луух бол Теофилд зориулан евдэ биш итгэгч нарт зориулан хүмүүс зориулан бас бичсэн те. Тэгэхээр сайн мэдээний энэхүү 4 номыг бид фото зургаар илэрхийлэх юм бол Матай ном бол Есүс Христийг яг мэргэжлийн фото студид хаан суудал дээр заларч байгаагаар Есүс бол хаан гэдгийг илэрхийлсэн ийм зураглал байгаа тийм үү. Харин Марк номыг бид үзэх юм бол Марк ном Есүс Христ тэр хааны үйлчлэл түүний тийм ээ түүхэн үйл явдлыг харуулсан цуврал үйл явдлын ийм зургийн цомогтой адилхан. Харин Луух номыг үзэх юм бол мөн Луух бол Есүс Христийн авралын гайхамшигтай үйлчлэлийг харуулсан бас нэгэн онцгой тийм цуврал зургийн цомог байгаа. Харин Иохан ном мэдээж энэ 3 номоос бол нэлээд онцлог өөр байдаг. Тэгээ Иохан ном бол Есүсийн хүмүүс эмнэлэгт очиод дотроо үзүүлжтэй рентген зураг авахулдаг. Тэгвэл Иохан ном бол яг рентген зурагтай адилхан нэлээд дотоод гүн гүнзгий Есүс Христийн тухай зураглалыг харуулсан байдаг юм аа. Тэгэхээр энэхүү 4 сайн мэдээний номын онцлогийг харуулсан хүснэгтийг та бүхэндээ танилцуулж байна. Тэгэхээр энэхүү сайн мэдээний 4 ном бол шинэ гэрээний 48% буюу таал хувийг нь эзэлдэг бөгөөд энэ сайн мэдээний ном нь Есүс Христ гэж хин юм бэ? Мөн Есүс Христэд итгэгчдийн итгэлийн хөдлөшгүй сайн мэдээний бат суурийг бидэнд өгүүлж байгаа. Тийм ч учраас Паул Ром номын 1-р бүлгийн 17-р эшлэлдэр би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг юуны түрүүнд евдэ мөн түүнчлэн грек хүнийг авралт хүргэх Бурхны хүч мөн гэж хэлсэн. Эзний хүртээх зөвхт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг юм а гэж өгүүлсэн байна. Ингээд урдны дугаараараа бид та бүхэнд Матай сайн мэдээ номыг танилцуулсан бол өнөөдрийнхөө дугаараар бид та бүхэнд Маркийн бичсэн сайн мэдээний номыг танилцуулж байна. Марк номын гол сэдэв бол үйлчлэхээр ирсэн хаан Есүс. Тэгэхээр Матай ном Есүсийг хаан гэж илэрхийлсэн бол Марк ном үргэлжлүүлэн тэр хаан Есүс үйлчлэхийн тулд ирсэн юм а гэдгийг илэрхийлж байна. Марк номын гол түлхүүр ишлэл бол Марк 10:45 дугаар ишлэл буюу учир нь хүний хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд мөн өөрийн амийг олны төлөө золиос болгон өргөхийн тулд
ирсэн юм а гэж. Марк номын гол зорилго анхны чуулгануудын хувьд бол Марк ном тийм чих ач холбогдол өгч байгаагүй. Гэхдээ Марк ном бол өөр нэгэн гайхамшигтай онцлогтой ном байна. Марк зүгээр л Есүсийн түүхэн үйл явдлуудыг дурдаад өнгөрөөгүй. Үүгээр дамжуулан энэ бүх гайхамшгуудыг, энэ бүх зүйлсүүдийг үйлдэлсэн тэр Есүс Христ бол таны жинхэнэ аврагч эзэн бөгөөд таны төлөө үнийг үйлдэж хийсэн юм а гэдгийг харуулахыг Марк ном бол зорьсон байна. Есүсийн амьдрал, үйлс, Есүс үнэхээр хэн бэ? Тэр бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг бидэнд батлан харуулж байгаа. Тэгэхээр Марк ном бол түүхэн үйл явдлын ном байна. Марк Есүсийн сургаалаас илүүгээр түүний үйлчлэлийг илүү их тод харуулсан байна. Тийм ч учраас Марк ном дээр грек хэлний этос буюу шууд тэр даруй гэсэн үг 40-оос илүү удаа хэрэглэгдсэн байдаг. Энэ нь Есүсийн үйл явдлыг онцгойлон харуулж Есүсийн дүр төрхийг үүгээр бол тийм ээ тодорхойлсон байна. Тэгэхээр Маркын сайн мэдээ бол хамгийн түрүүнд бичигдсэн бас хамгийн богинохон сайн мэдээний ном гэж үздэг. Тэгэхээр Марк бол еврей итгэгч байсан. Түүний латин нэр бол Марк, харин еврей нэр бол Йохан. Тэгэхээр Марк нь Иерусалимийн баян чинээлэг гэр бүлд төрж өссөн гэж үздэг. Маркийн ээж бол Мария бөгөөд тэр том гэртээ байсан. Бид Үлс номын 12 дугаар бүлгийн 12-аас 16 дугаар эшлэлдэр үзэх юм бол тэдний гэрт итгэгч нар цуглаж хамтдаа залбирч цуглаан хийдэг байсан түүхэн үйл явдланд гарч байгаа. Тэгэхээр Марк бол бас Барнабын хамаатан байсан. Тэгээд Паул Барнабын анхны сайн мэдээний аялалд Марк тэдэнтэй хамт явсан. Гэхдээ Марк энэ аяллаа дуусгаж чадаагүй дундаас нь замаасаа буцсан байдаг. Тэгээд Паул Барнаб хоёр сайн мэдээний хоёр дахь аяллынхаа үеэр Маркийг авч явах талаар ширүүн санал зүрэлдсэн байдаг. Марк өөрийг нь Есүс Христ рүү удирдан дагуулсан, дагалдуулсан Петртэй маш ойр дотн харилцаа холбоотой бөгөөд хамтран ажилдаг байсан. Тэр Петр болон бусад элч нарын аман баримтан дээр энэхүү сайн мэдээний номыг бичсэн байна. Марк номын түүхэн нөхцөл байдлыг бүгдээр харцгаая. Тэгэхээр манай эртний 60 оноос хойш Ромд маш их хавчлага бий болсон. Үндсэндээ Ромын хаан Неро хаанаас ахуулан 10 хааныг дамжуулан Христэд итгэгч нар Ромд төдийгөө Ромын эзэмшлийн газар сайгүй тэд нар бол хавчигдсан байдаг. Манай эртний 311 он хүртэл тэд нууцаар амь насаа дэнчин тавин цуглаж итгэлээ сахин явсан байдаг. Хожим нь Константин хаан Есүс Христийг хүлээж авч итгэснээс хойш манай эртний өмнөх 380 онд Ром бол Христ итгэлт улс болж албан ёсоор зарлагдсан байна. Тэгвэл Марк энэхүү сайн мэдээний номоо Ромд хавчигдж байгаа итгэгч нарт та нарын итгэлийн бат суурь найдвар бол Есүс Христийн сайн мэдээ юм а гэдгийг тэдэнд онцлон дамжуулан илэрхийлэхийг зорьсон ба. Ингээд бүгдээрээ хамтдаа Марк номоо нээцгээе. Тэгэхээр Марк номын 1-ээс 8 дугаар бүлэг бол Есүсийн евдээчүүдэд хандсан гол үйлчлэлийг илэрхийлсэн бол 8-аас 10 дугаар бүлэг нь яг дагалдагчтай хандсан үйлчлэл. 11-ээс 16 дугаар бүлэг бол евдэн удирдагч нарт хавчигдаж евдээчүүдийн төлөө хүндрэлтний төлөө загалмай дээр цовлогдсон Христийн тухай илэрхийлсэн. Мөн Марк ном онцгойлон Есүсийн 3 жилийн үйлчлэлээс гадна түүний сүүлчийн 7 хоногийн талаар илүү их тод дүрслэн харуулсан байна. Марк ном ингэж эхэлдэг. Маркын 1-1 дугаар ишлэл. ертөнцийн эзний хүү Есүс Христийн сайн мэдээний эхлэл. Есүс бол хуучин гэрээнд амлагдсан нэгэн юм. Хуучин гэрээ ном тэр чигээрээ эрх аврагч Есүс Христийг зөгнөн бэлэгдэн харуулсан байдаг. Энэ дотроос Захария ном
Израильчууд норж унсан сүмээ дахин сэргээн босгосны дараагаар эзэн Захариягаар дамжуулан энэ сүмийн эзэн Израилийн хаан удахгүй ирэх болно гэдгийг гайхамшигтайгаар зөвгөнсөн байдаг. Яг л Дуулал номын 24-р бүлгээр өгүүлсэн шиг сүр жавхлангийн хаан орж ирэхийн тулд дааман хаалгануудаа толгоогоо өргөж, мөнхийн хаалгануудаа өргөхтөн. Сүр жавхлангийн хаан гэж хэн бэ? Хүч чадалтай эзэн. Тулалдаанд чадалтай эзэн юм. Сүр жавхлангийн хаан орж ирэхийн тулд дааман хаалгануудаа толгоогоо өргөж, мөнхийн хаалгануудаа өргөхтөн. Тэр сүр жавхлангийн хаан гэж хэн бэ? Түмэн цэргийн эзэн, тэр бол сүр жавхлангийн хаан юм а гэж хэлсэн байна. Месая буюу илгээгдсэн нэгэн аврагч гэсэн үг нь масах буюу тослох гэсэн үгээс гаралтай. Тослогдсон нэгэн. Хуучин гэрээнд хааныг тосолдог байсан. Есүс Христ бол тослогдсон аврагч хаан юм а. Есүс бол цорын ганц амьд Бурхны хүү гэдгийг Марк ном маш гайхалтайгаар харуулсан байдаг. Тэгэхээр энэ хүү гэрчлэлийг мөнхийн эзэн өөрөө гэрчилсэн тухай. Мөн тэр битгий муу эрийн сүнс хүртэл Есүсийг амьд Бурхны хүү гэдгийг бас гэрчилж байгаа. Есүс өөрөө ч гэсэн гэрчилсэн тухай. Хожим нь түүний загалмаа дээр цовлогдох үед Ромын 100 цэргийн дарах хүртэл ийхүү гэрчилдэг. Марк номын 15 дугаар бүлгийн 39 дугаар ишлэлээр үзэх юм бол энэ хүн үнэхээр амьд Бурхны хүү байжээ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол сайн мэдээ ном юм а. Марк номыг бид нэр энэ бол сайн мэдээ гэж бид илэрхийлж чадна. Хүн төрлөختний аврагч Есүс Христ ирсэн. Түүний амьдрал, түүний үүс, мөн түүний үхэл, түүний амьдлалтын тухай өгүүлж байгаа. Тэгээд тэр амьсан эзэн дээш өргөгдөж мөнхийн эзнийхээ баруун гарын хөндөд суудал заларсан тэр дахин ирэх болно. Энэ бол сайн мэдээ. Энэ бол аврагч Есүс Христийн тухай сайн мэдээ байна. Gospel буюу сайн мэдээ гэсэн энэ үг болохоор God spell буюу ертөнцийн эзний түүх. Эсвэл гайхамшигтай сайн түүх гэсэн утгатай үгнээс гаралтай. Грек хэл дээр бид нар үүнийг Евангелион гэж нэрлэдэг бөгөөд энэ сайн мэдээний гол утга санаа бол орчлон ертөнцийг бүтээсэн цорын ганц амьд Бурхан хүн төрлөختөнд хайртай учраас аврагч Есүс Христийг илгээсэн бөгөөд Христ дотор хүн төрлөختөнд авралыг өгсөн тухай энэ мэдээ. Бүх цаг үеийн гим нүгэлтэй хүмүүс зориулагдсан авралын гайхамшигтай сайн мэдээ юм а. Ийм учраас Марк номын 1-р бүлгийн 15 дугаар эшлэлдэр гимшиж сайн мэдээнд итгэхтэн гэсэн гайхамшигтай тунхаглал гарч ирдэг. Маркийн 2-р бүлгийн 7-р эшлэлдэр фарисеучуд Есүсийг буруутгаж энэ хүн яаж ингэж ярина вэ? Энэ хүн эзнийг доромжилж байна. Гагцхүү эзнээс өөр хинч нүглийг уучлж чадахгүй гэж хэлсэн. Харин Есүс 2-ын 17 дугаар эшлэлдэр эрүүл хүмүүст бус, өвчтөе хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвхт хүмүүсийг биш, нүгэлтнүүдийг дуутахаар ирсэн билээ гэж хэлсэн. Нүгэлтнүүдийг аврахын тулд аврагч болон ирсэн Есүс гэдгийг энд гайхамшигтайгаар харуулж өгсөн байна. Бид гим нүгэл хийсэн учраас гим нүгэлтнүүд биш. Харин бид угаасаа гим нүгэлтнүүд учраас бид гим нүглийг үлддэгэ гэж Августин хэлсэн байдаг. Марк номын 7 дугаар бүлгийн 15, 21, 22 дугаар ишлэгийг харах юм бол гаднаас хүний дотгошоо орж байгаа зүйл хүнийг бузралдаг биш. Харин хүний дотроос гардаг зүйл бол хүнийг бузралдаг юм а гэж хэлсэн. Учир нь хүний дотроос, хүний зүрхнээс хор муу бодлууд, садар самуун байдал, хулгай, аллаг, завхаарал, шунхаарал, бардам явдал, залмих, дачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал гэх мэт зүйлсүүд нь гардаг юм а гэж энд хэлсэн байна. Тэгвэл Есүс Христ яг л хуучин гэрээ номдэр өгүүлсэн шиг шин зүрхийг өгөхийн тулд биднийг дотроос нь өөрчилж шин хүн болгохын тулд тэр ирсэн ба. Тийм ч учраас Маркийн 2 дугаар бүлгийн 22 дугаар эшлэлдэр шин дарсыг шин тулманд хийх хэрэгтэй гэж Есүс өгүүлсэн нь
шин дарс мэт шин амьдралыг Есүсээр дамжуулан эзэн бидэнд өгдөг бөгөөд харин шин толмонд буюу шин зүрх сэтгэлээр бид түүнийг хүлээж авах тухайд өгүүлж байгаа. Тэр евдээчүүдийн хувьд цөлөрхөг газар амьдарч байсан учраас ус уух зүйл гэдэг бол тэдний хувьд маш чухал байсан. Тэм учраас тэд нэр ямааны эсвэл хоньны арьсаар хийсэн том тулам савн дотор ус дарсыг хийж явдаг байсан байна. Тэгээд ашиглагдаагүй удсан тэр арьсаар хийсэн тулам бол хатаж хорч идэг. Тэгээд түүн дээр шин дарсыг хийчих юм бол дарс нь нисээд сад тавьж тэгээд дарсчгүй туламчгүй болно гэж Есүс хэлсэн баг. Тэгвэл тэр хуучирсан тулмыг шинжлэхийн тулд шин болгохын тулд яадаг байсан бэ гэвэл хатаж хорж исэн тэр арьсан тулмыг усанд хийж дэвтээдэг байсан байна. Усан дотор олон хоног дэвтээсний дараагаар түүнийг нухлаж мөн түүнийг тосоор жигдхэн сайхан тосолж зөөлрүүлэх үед сая шин тулам шин сав болдог байсан байна. Бэлэн болдог байна гэсэн. Энэ гайхамшигтай үйл явдал бид их эзний үгэн дотор дэвтэж зөөлрч тэгээд ариун сүнсээр бид тослогдох үед шин дарсыг хүлээж авах, шин сургаалыг, шин гэрээг хүлээж авах бэлэн итгэлийн хүмүүс болж бид эзний үгээр өөрчлөгдөж бэлтгэгддэг гэдгийг бас энд харуулж гисэн ба. Ингээд цааш үргэлжлүүлэн бид Марк номыг уншвал Марк номон дээр Есүсийн үйлдэлсэн олон гайхамшгууд гардаг. Сайн мэдээний 4 номон дээр нийтдээ Есүсийн үйлдэлсэн олон гайхамшгуудын дотроос 36 гайхамшгийг онцгойлон дурдсан байдаг бөгөөд энэ гайхамшигт үйл явдлуудаар дамжуулан Есүс Христ хэн бэ гэдгийг гайхалтайгаар олон янзаар илэрхийлэн харуулсан байна. Нөгөө талаас Марк ном Есүс зөвхөн үгээрээ биш харин түүний гайхамшигтай үйл явдал нь түүний үгийг бас мөн түүнийг хэн бэ гэдгийг нь гайхалтайгаар батлан харуулсан байна. Марк номын 9-р бүлэгдэр Есүс хэсэг дагалдагчтайгаа хамт уулан дээр залбирч явах үед түүний дүр гайхалтайгаар хувьсаж түүнтэй хамт хуучин гэрээний Мөсе, Элие нар залбирч явахыг дагалдагчтай нь хардаг. Тэгвэл энэ үйл явдал бидэнд юу харуулдаг вэ гэхээр Мөсе бол хуучин гэрээний хуулийг илэрхийлж байгаа. Харин Элие бол хуучин гэрээний зүнчнэрийн дотроос хамгийн агуу нь бөгөөд зүнчнэрийг илэрхийлж байгаа. Ингээд дагалдагчдыг харах үед Мөсе, Элие хоёр байхгүй болж Есүс тэнд үлддэг. Энэ нь Есүс хуучин гэрээний бүх хууль зүнчнэрийг төгс төгөлдөр биелэл болон харуулж байгаа гэдгийг бол дүрсэлсэн байгаа юм. Мөсе болон Элие хоёр бол яг л хуучин гэрээний Израилийн түүхэнд гайхамшигын цаг үед байсан тийм хүмүүс байгаа. Эдний адил төстэй байдлууд нь Мөсе фараоны үед бол хавчигдж байсан. Харин Элие бол Ахаб хаанд хавчигдж байсан. Есүсийн хувьд ромчууд, евдээчүүдийн удирдагч нар түүнийг хавчиж байсан ба. Мөсег Йошуа, харин Элияг Элиша, харин Есүсийг 12 дагалдагчид нь дагаж түүний үйл явдлыг үргэлжлүүлсэн байдаг. Мөн сайн мэдээний ном Есүсийг үйлчлэлээ эхлэхийн өмнө Элиетэй адилхан зүнж гарч ирээд тэр Есүсийн замыг бэлтгэх болно гэж өгүүлсэн байна. Энэ бол усан баптизм хүртээгч Иохны тухай өгүүлж байгаа. Түүний дараагаар Есүс ирэх болно гэсэн. Энэ зүйлд бол евдээч бол итгэдэг байсан. Тэгэхээр одоо ч евдээчүүд Элиятай адилхан зүнж ирэх болно. Түүний дараагаар Месая аврагч ирэх болно гэж итгэсээр байдаг. Жил болгоны хавар дээгүр өнгөрөх баярын үеэр евдээчүүд Пасах седер буюу дээгүр өнгөрөх баярын зоогийг барьдаг. Энэ зоогийн гол утга санаа бол хуучин гэрээний Египтээс гарсан номын түүхийг хуваалцаж Есүс мөнхийн эзэн хэрхэн Израильчуудыг Египтийн боолчдоос чөлөөсөн тухай
түүх гардаг. Одоо үйл явдал гардаг. Тэг яг энэ үеэр, энэ зоогийн үеэр олон хундагтай дарсыг одоо өргөдөг бөгөөд Илиягийн хундаг гэж одоо хоосон хундагыг гаргаж тавьдаг. Тэгээд энэ зоогийн үеэр зоогийг удирдах байгаа тэр нэгэн хүүхдийг гаргаад хаалгаа онгоолгоод Илия ирсэн байна уу? Шалгаад ирээ гэж явуулдаг. Ингээд хаалгаа онгоолгоод гадна очиод Илия байхгүй байна гэж хэлэх үед Илия ирэх болно. Илия ирсний дараагаар Месая ирэх болно гэж одоо ч гэсэн тэд нар одоо Христийг хүлээсээр байдаг. Тэгэхээр энэ уулан дээр Есүсийн дүр төрх өөрчлөгдсөн энэ гайхамшигт үйл явдал бол дагалдагчдын бодол санааг бол бас өөрчилж өгсөн байна. Тэгэхээр хамтдаа Марк номын түлхүүр гол ишлэл болох 10 дугаар бүлгийн 42-оос 45 дугаар ишлэлийг уншицгаая. Марк 10-ын 42-оос 45. Есүс тэднийг өөр лүгээ дуудаж тэдэнд харин үндэстнүүдийн захирагчид гэж тооцогдсон хүмүүс ард олноо ноёрхдог. Ихэс дээдс нь тэднийг эрхэндээ байлгадгийг та нар мэднэ. Харин та нарын дунд тийм юм байж болохгүй. Мөн хэн та нарын дунд тэрхүүн байхыг хүснэ, тэр хүн бүгдийн боол болог. Учир нь хүний хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлтлаа. Энэ хэсэгт Есүс хаан бол үйлчлэгч. Тэр үйлчлэгийн төлөө ирсэн. Тэр үйлчлэгч удирдагч юм а гэдгийг онцгойлон энд илэрхийлсэн ба. Эзний сэтгэлд боол байдаг. Боолын сэтгэлд эзэн байдаг гэж Сесарио хэлсэн байдаг. Боол буюу гэрийн үйлчлэгч гэсэн утгатай deaconess гэдэг үгнээс deacon буюу чуулганы үйлчлэгчийн бол нэр томьёо гарч ирсэн байна. Тэгэхээр чуулганд бид Есүстэй адилхан үйлчлэхийн тулд бусдад бас үйлчлэхийн тулд бид нар бүгдээрээ дуудагдсан байна. Бид нар цуглаанд ирэхдээ зүгээр л нэг сургаал сонсоод хүмүүстэй уулзахын тулд бид ирдэг биш. Харин эзэнд үйлчлэхийн тулд бас бие биендээ үйлчлэхийн тулд бид нар ирдэг. Тийм учраас англи хэлэн дээр цугларалтыг service гэж одоо үйлчлэл гэж нэрлэдэг. Бид нар нэм гаргийн одоо цугларалтыг тийм ээ Sunday service буюу одоо нэм гаргийн үйлчлэл гэж илэрхийлсэн байна. Магтаал хүндэтгэлийн цуглааныг бид нар worship service буюу одоо магтаал хүндэтгэлийн тийм ээ үйлчлэлийн цаг гэж илэрхийлсэн байдаг. Тэгэхээр Есүс өөрийн энэ гайхамшигтай үйлчлэлээр дамжуулан дагалдагчдыг, удирдагчдыг, Христэд итгэгчдийг эзэнд үйлчлэх бас бие биендээ үйлчлэх тухай гайхамшигтайгаар үлгэрлэн зааж өгсөн баг. Тэгэхээр Есүс бол даруй хаан байсан юм а гэдгийг Филиппо номын 2 дугаар бүлгийн 6-аас 11 дугаар ишлэлдэр гайхалтайгаар бидэнд харуулсан байдаг. Есүс даруугаар илжиг унаад Иерусалимд орж ирсэн байна. Яг Есүсийн илжгээ унаад явж исэн тэр замаар агуу Александр хаан ялалтын морио унаад яг Есүстэй адилхан 33 настайдаа орж ирж исэн баг. Евдэчүүдийн хувьд төсөөлж байсан, хүсэж байсан хааны дүр төрх биш байсан учраас тэд нар сэтгэлээр унаж Хозаана, Хозаана, эзний нэрээр ирэх чинь ерөөлтэй гэж Есүсийг ухтан авсан атлаа 7 хоног байсан тэд нар цовдол гэж түүний эсрэг хашгирч байсан ба. Үнэхээр Марк номдэр өгүүлсэн энэ үйл явдал түүхэнд болсон юм уу? 2000 жилийн өмнө ертөнцийн эзний хүү Есүс загалмай дээр цовдлогдож өгсөн юм уу? Тэр үнэхээр үнийг миний төлөө, та бидний төлөө хийсэн юм уу? Есүс үнэхээр бидний аврагч муу юм уу? Энэ мэт олон асуултуудын хариултыг Марк ном бидэнд өгдөг. Хэдэн жилийн өмнө Passion of Christ буюу Христийн зовлон гэдэг нэртэй гайхалтай кино гарсан байна. Энэхүү киног Холливуудын алдарт жүжигчин киноны найруулагч Мел Гибсон хийсэн байгаа. Тэрээр хэлэхдээ би Библиэлд одоо өгүүлсэн энэ түүхэн үйл явдлыг яг тэр чигээр нь байгаагаар нь л харуулахыг зорьсон юм аа гэж. Мөн миний гим нүгэл Есүс Христийн гар дээр хадаасыг хатсан юм аа гэж тэрээр
хэлсэн байдаг. 2000 жилийн өмнө зөвхөн евдээчүүд л Есүсийг цовдлсон юм биш. Ромчууд мөн бүх цаг үеийн нүгэлтнүүд энэ цаг үед амьдарч байгаа та бид нар ч гэсэн Есүсийн үхлийн шалтгаан болсон. Бидний гмийн төлөө Есүс загалмай дээр цовдлогдож өгсөн ба. Есүс загалмай дээр цовдлогдохын өмнө Гетсеман хэмээх цэцэрлэгт очиж залбирсан байдаг. Гетсеман гэдэг нэрийн утга бол оливыг шахаж тос гаргах гэсэн утгатай. Энэ цэцэрлэгт олив мод ургадаг байсан бөгөөд тэр оливыг шахаж тос гаргадаг тийм үйлдвэрлэл энд явагддаг байсан байна. Магадгүй Есүсийн дагалдагч эсвэл түүний ойр дотны нэгэн хүн энэ цэцэрлэгийг эзэмшдэг байсан баг. Есүс энд очиж залбирдаг байсан байна. Есүс цовдлогдохын өмнө дагалдагч нартайгаа хамт бас яг энэ газар очиж залбирсан байдаг. Тэгэхээр Библиэлд хуучин шинэ гэрээ номон дээр хоёр цэцэрлэгийн тухай өгүүлдэг. Нэг нь Гетсеман цэцэрлэг, нөгөөх нь Эден цэцэрлэг. Эден цэцэрлэгт анхны Адам эзний хүсэл дуулуургүй байж гим нүгэл үйлдснээс хойш хүн төрлөختөн гим нүгэлд унтсан. Харин Гетсеман цэцэрлэгт Есүс Христ мөнхийн эзний хүсэлд дуулууртай байж түүний хүлээн авснараа тэр муу нэгнийг ялан дээлж гайхамшигтай ялалтыг байгуулсан бөгөөд хоёр дахь Адам гэж хэлэгддэг Есүсийн дотор бидний нүгэл уучлагдаж бид нүглийг ялан дээлж бас эзэн дотор аврагдах энэ гайхамшигт өв таалга нэгдсэн гэдгийг гайхалтайгаар зураглан харуулж байна гэсэн үг. Яагаад Есүс загалмай дээр цовдлогдох болсон юм бэ? Загалмай бол тухайн цаг үед онц гэмт хэрэгтэн олонний өмнө жигшүүртэйгээр өгөхөөсөөр аргагүй тийм хүмүүсийг цовдолдог байсан. Боол хүн загалмай дээр цовдлогддог байсан. Ромын иргэн хүн хүнийг загалмай дээр цовдлдоггүй байсан ба. Энэ бол маш их ичхүүрийг харуулсан тийм үхэл байна. Ромчуудын хувьд загалмай бол үхлийн бас тэдний эрх мэдэл хүч чадлыг харуулсан тийм аимшигтай бэлэгдэл. Харин евдээчүүдийн хувьд загалмай дээр модон дээр өлгөгдсөн нэгэн болвол эзнээс салж хараагдсан нэгэн гэж үздэг байсан ба. Боол хүнийг гэмт хэрэгтнийг загалмай дээр цовдлогдохын өмнө ташуурддаг байсан. Ромчуудын үзүүр дээрээ ясаар эсвэл төмрөөр хийсэн тийм хурц дэгээтэй ташуурдах үед тэр хүний мах нь урагдаж аимшигтай таршил зовлон идэлдэг байсан. Гэхдээ хэн нэгэн хүнийг цовдуулахын өмнө хамаатан садан ах トゥ ус нар нь ташуурдж байгаа хүнд хээл хахуул өгдөг байсан. Энэ нь аяахан ташуурдаа гэсэн хээл хахуул биш. Харин чанга ташуурдсаар байгаад түүнийг алчхаа гэсэн үг. Яагаад гэвэл загалмай дээр тэгж олонний өмнө ичхүү болж олон цагаар тарчилж зоож өгснөөс ташуурдуулаад өгцөн дээрээ гэж үздэг байсан. Есүс Христ ийхүү аимшигтай үхлийг та бидний төлөө эдэлсэн байна. Есүс загалмай дээр чухам юу хийсэн юм бэ? Иохан номын 19 дугаар бүлгийн 30 дугаар ишлэлдэр Есүс загалмай дээр хэлсэн 7 үгийн сүүлийн үг нь Tetelestai буюу за гүйцлээ. Бүх өрийг, бүх төлөөсийг төлж гүйцлээ гэсэн. Есүс загалмай дээр бидний бүх гим нүглийн төлөөсийг төлсөн ба. Загалмай бол мөнхийн эзний хайр ба шударга байдлыг нэгтгэж бидэнд харуулж өгдөг. Нэгэн ийм түүх байдаг. Эртний нэгэн улсад хайраар дүүрэн бас маш шударга тийм хаан байсан байна. Хаан өөрийнхөө зарилэг тушаалыг маш шударгаар сахин биелүүлдэг байсан бөгөөд мөн хайр инэрлэр дүүрэн тийм хаан байсан. Нэг удаа хааны ээж нь хааны зарилгийг зөрчсөн байна. Энэ үед хаан тулсын ард түмэн хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь манай хаан бол шударга хаан учраас ээжигээ жигсэн хууль дүрмийг зөрчсөн ээжигээ жигсэн хууль дүрмийн дагуу шийтгэх байна. Нөгөө хэсэг ард түмэн болохоор манай хаан инэрэнгүй хайрын хаан учраас ээжигээ уучлж өрөвдөнө гэж. Ингээд хаан шүүх хурлын үеэр ард олныхоо өмнө хууль зөрчсөн гэмтнийг нүгэлтнийг хуулийн дагуу ташуурд гэж тийм ээ шийтгэл зарилэг болгосон ба. Ингээд хаан суудлаасаа
энэ шийтгэлийг оноосныхаа дараагаар хааны хувцас тайлаад хаан судлаасаа бууж ирээд ташуур дуулахаар модонд хүлэгдсэн ээжигээ тэр хаан тэрвэрч авсан гараас. Тэгээд энэ хаан гэмт хэрэгтнийг нүгэлтнийг ташуурд гэж хэлсэн. Тэр ташуур ээжийг нь биш харин хааныг тийм ээ ташуурцсан байдаг. Магадгүй Христийн загалмаа яг л энэ түүхтэй адилхан эзний хайр ба эзний шударга байдлыг бидэнд харуулдаг. Америкт нэгэн эмэгтэй машин барьж яваад дөрөв зөрчсөн учраас торгуулж тэгээд шүүхт очсон байгаа. Шүүгч түүнд $5,000 торгуулийг ноогдуулсан. Яагаад гэвэл тэр хохирол учруулсан учраас. Ингээд шүүхийн суудал дээрээс шүүгч шийдвэрээ уншиж дууссаны дараагаар шүүгчийн хувцас тайлаад тэр эмэгтэй тэр дөхөж очиод карманаас чек гаргаад $5,000 бичээд түүнд өгсөн баг. Яагаад гэвэл тэр шүүгч бол тэр яллагдагч эмэгтэй аав нь байсан баг. Тэр эмэгтэйг шүүсэн тэгээд төлөөсийг нь бас төлсөн баг. Загалмай дээр яг л ийм үйл явдал бидний төлөө зориулагдсан баг. Майамигийн их сургуулийн түүхийн судлаач доктор Эдвин Ямаучи Есүс Христийн загалмайн энэ үйл явдал бол үнэхээр түүхэн үнэн бодитоогоор байсан үйл явдал гэдгийг гэрчилсэн баг. Библиэс гадна Христийн үхэл ба амьдлтыг гэрчилсэн 39 гаруй түүхэн баримтууд судалгаанууд байдаг тухай Гэри Хаберман гэдэг хүн бол онцлсон байдаг. Өнөөдөр ч Италийн Ром хотод бид очих юм бол загалмайн сүм гэж байдаг. Энэ сүмэд Христийг цовдлж байсан тэр хадаас загалмайн хэлтэрхиинүүд болон Есүсийг цовдлгсны дараа ороож байсан тэр майланган даавууны хувилбар бас байдаг. Мөн Есүсийн Понти Пилат захирагчийн өмнө алхаж очисон 28 модон гишгүүр Ром хотод өнөөдөр ч хадгалаастай байдаг. Иерусалимд Via Dolorosa буюу Христийн загалмаагаа үрээд алхаж явсан тэр гудамж өнөөдөр ч гэсэн байдаг. Голготын толгод мөн Есүсийн оршуулгадж байсан хадан булш бас Иерусалимд байдаг. Энэ хадан булшинд орж үзэх юм бол хаалган дээр нь тэр энд байхгүй. Учир нь тэр амилсан гэдэг бичээстэй байдаг. Макс Лукада ингэж хэлсэн байдаг. Хүн төрлөختний бүхэл онцгой түүхэн үйл явдлуудыг бид үнэт эрдэнсээр илэрхийлэх юм бол дэлгэж тавьсан энэ олон эрдэнсүүдийн дотроос хамгийн онцгой гялалзаж байгаа. Яг л очир алмаз шиг маш тодор гялалзаж байгаа тэр түүхэн үйл явдал бол яахан аргагүй Есүс Христийн загалмай, үхэл ба амьлалт юм а. Загалмайн эмгэнэлт байдал нь бүх зовгсдод сэтгэлийн дуудлага болсон. Мунхаглал мэт боловч тэр нь бүх нүгэлтнүүдийг өөрдөө татсан. Загалмайг хайгчдад тэр нь мөнхийн найдвар нь болсон. Түүх түүнийг шүтэн бишрэхдээ алтаар бүрж, түүх түүнийг үзэн ядахдаа галд шатаасан. Гэхдээ түүх өөрөө яг хаалга нугсан дээрээ тогтдог шиг энэ загалмай дээр Христийн үхэл ба амьлалт дээр тогтдог учраас хинч хизээч загалмайг үгүйсгэж чадаагүй гэж хэлсэн байдаг. Оксфорд, Кембрижийн их сургуулийн багш C.S. Lewis тэгвэл хүн төрлөختөнд хоёрхан сонголт байна. Нэг бол Есүс үнэхээр цовлогдож өхөөс өөр аргагүй боол, гэмт хэрэгтэн, хуурам мэхлэгч байсан. Эсвэл Есүс үнэхээр хүн төрлөختний таны аврагч байсан юм а. Энэ л хоёр янзын түүхэн сонголтыг хүн төрлөختний түүх өнөөдөр танд ч надад бас бидэнд өгч байна гэсэн. Есүс Христ таны төлөө загалмай дээр хадагдаалагдсан. Тэр таны төлөө үхлийг ялан дийлж амилсан тэр одоо ч амьд тэр таны аврагч их эзэн. Жил болгоны хавар бид Христийн амилсан баярыг тэмдэглэдэг. Есүс Христ бол энэ баярын утга учир, харин та бол энэ баярын учир шалтгаан юм а. Тэд үннийг хадан бушинд хийсэн боловч тэр тэндээ үлдээгүй. Энэ тэнд олон бурхтын, олон алдартнуудын бунхан шарил байдаг. Харин бидний эзэн Есүс Христэд бунхан шарил чандар гэж байхгүй. Учир нь тэр амилсан
тэр амьд. Хавар бүрийн шинэхэн дахиан дээр Есүс Христийн амьлалт тунхаглагддаг юм а гэсэн үг байдаг. Их эзэн ийхүү амьдралаараа, үхлээрээ, бас амьлалтаараа одоо ч гэсэн биднэртэй ярилцсаар байдаг. Хүмүүс бид амьдардаг, тэгээд бид үхдэг. Харин Есүс үхээд амьлсан. Тэм учраас тэр эзэн дотор бид аврал, мөнх амийг олж авдаг. Марх номын үйлж байгаачлан таны хуучин түүх загалмаа дээр төгсгөл болж, харин цоошин түүх Христийн амьлалт дээр дахин эхэлдэг баг. Бид бүгдээрээ Христ дотор ялалтын хүмүүс, амьлалтын хүмүүс. Тиймээс бидний дуулдаг дуу бол халелуя. Есүс амьлсан, Есүс ялсан. Ийхүү Марх ном бас 16 дугаар бүлэг буюу амьлалтаар төгсдөг баг. Амьлсан эзэн Есүс дагалдагч нартай уулзаад бүх дэлхийгээр явж сайн мэдээг бүх бүтээлүүдэд тунхаглал гэж хэлсэн байдаг. Ингээд Марх номын төгсгөлийн хэсэгт Есүс дагалдагч нартай айлцсны дараагаар тэр дээш өргөгдөж мөнхийн эзнийхээ баруун гарт залрваа гэж хэлсэн. Тэр энэ бол сайн мэдээ юм аа. Есүс үхлийг ялан дийлж амьлсан, тэр дээш өргөгдсөн, тэр мөнхийн эзнийхээ баруун гарын хүндэт суудалд заларч байгаа. Тэр дахин ирэх бол. Энэ бол Есүс Христийн түүх сайн мэдээ. Энэ сайн мэдээ бол танд зориулсан, бидэнд зориулсан сайн мэдээ. 2000 гаруй жилийн урт удаан хугацаа, цаг хугацааг туулан тэв дэлхий тэнгис далаа гатлан энэ сайн мэдээ явсаар агаад монголчууд бидэнд хүрч ирсэн баг. 1992 оны 5 сард би нэгэн герман гэр бүлтэй танилцсан. Тэд Монголд сайн мэдээ тараахаар ирсэн багш нар байсан. Юрген Рита гэдэг тэр герман ах эгч хоёр маань надад өөрсдийнхөө бичсэн чамд зориулсан сайн мэдээ гэдэг энэ жижиг номыг надад өгсөн. Энэ номыг уншаад эндээс бид Есүс Христ бол миний аврагч, миний эзэн юм байна гэдгийг таньж мэдэж сайн мэдээгээр дамжуулан би аврагдаж Христэд итгэж болсон. Үүний дараагаар Америкээс ирсэн Чой гэдэг нэртэй пастортай уулзаж Есүс Христийн дагалдагч болсон. Чой пасторын маань өвөө нь бүр дээр үед хувьсгалаас өмнө худалдаачин байсан бөгөөд Солонгосоос барааг таварыг авч Хятадд ирээд Монголд хүртэл ирж байсан. Энэ үедээ монголчуудад Библийг тарааж байсан улбаатай. Ингээд өвөөгийнхөө ирж байсан Монголд сайн мэдээг тараахын тулд Чой пасторноос ирсэн байгаа. Ингээд энэ хүнээр дамжуулан би Есүс Христийн дагалдагч болсон байдаг. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн Есүс Христийн энэ гайхамшиг монголчуудын дунд, бүх үндэстнүүдийн дунд үргэлжилсээр байгаа нь Мархын хэлсэн сайн мэдээ номын дагуу Есүс Христ бол үнэхээр та бидний аврагч гэдгийг бидний амьдралд бодтойгоор харуулж байна гэсэн үг. Би хожим сайн мэдээний та хаашаа явж байна гэд энэ номыг бичсэн. Тэгээд яг л нөгөө чамд зориулсан сайн мэдээ гэдэг энэ номоор дамжуулан анх би Есүсийн сайн мэдээг хүлээж авч ирсэн шиг энэ номоор дамжуулан бас олон хүмүүс Христийн сайн мэдээг бас өнөөдөр хүлээж авч байгаа. Тэгээд манай энэхүү нэвтрүүлэгт хэрэг та хандах юм бол энэ та хаашаа явж байна сайн мэдээ номыг бид та бүхэнд өгөхийг хүсэж байна. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид Марх номыг та бүхэндээ танилцууллаа. Марх номдор өгүүлж байгаа сайн мэдээ бол танд зориулсан сайн мэдээ юм аа. Энэхүү сайн мэдээгээр аврагдсан бид энэхүү сайн мэдээг бүх үндэстнүүдэд тунхаглацгаая. Их эзэн Есүс та бүхнийг ивэх болтугай. Дараагийнхаа дугаараар бид Луух номоор хамтдаа уулзцаах болно.